За дахиад сайн уу? За энэ удаагийн бичлэгэн дээр болохоор хэдүүлээ хичээл сонголтын талаар за тэгээд бас бус юмнуудын талаар ярилцъя гэж бодлоо. За хичээл сонголтын дээр болохоор хэдүүлээ ингэн хэдүүлээ одоо юу гаргаж байгаа штэ. Юуныхан болвол хамтарсан хөтөлбөрийнхэн болвол угаасаа цаанаасаа өгсөн хатуу хуваараар явж байгаад 2 жил болоод яваад өгнө. Харин үндсэн болон битекийнхэн болохоор юу яана гэж байгаа штэ. 1 жилийнхаа дараанаас юу яана гэж байгаа хичээл сонголт хийн. За тэгвэл хичээл сонголт хийхин тулд хэдүүлээ яг ямар юмнууд бэлдэх хэрэгтэй байдаг вэ гэхлээр за нэгдүгээр болохоор хизээ төгсөх талаараа хамгийн богиндоо хизээ төгсөх боломжтой вэ гэдэг юмаа тодорхойлдог байхгүй юу? За тэр нь юу вэ гэхлээр хамгийн урт холбоосоо тодорхойлно гэсэн үг. За одоо энэ дээр ингээд юунд төр хийж исэн юм аа. Үйл ажиллагааны менежмент гэдэг хичээл дээр нэг юм хийж исэн. Бүх хичээлүүдийнхаа ингээд өмнөх холбоосуудыг нь тавьж гэнэ гэсэн үг байхгүй. Одоо жишээ нь математик Маци орон таг гэдэг хичээл болохоор бид нар дээр болохоор EPL, DBM гэдэг хоёр хичээлийн өмнөх холбоос байсан байхгүй юу? Тэгэнгүүт эндээс ингээ хамгийн урт холбоосууд үүсэж гэнэ гэсэн үг. EPL-ийн дараа SW-г үзнэ. SW-гийн өмнөх холбоо нь EPL гэсэн үг шүү дээ одоо. Тэгэнгүүт SW 31 331-ийн өмнө 222 гэдэг ч юм уу. Ингээд энэ холбоосуудыг хөөж явсаар байгаад ингээд нийтдээ 7 хамгийн юудаа урттаа 7 семестрийн юм холбоос байна гэж яаж байгаа байхгүй тодорхойлсон байхгүй юу. Тэнгүүд одоо бид нарын сургалтын төлөвлөгөөр болвол бид нар хамгийн багадаа 7 семестрийн дотор төгсөх боломжтой гэсэн үг байхгүй юу. За тэгэнгүүт хэрвээ хичээл сонголтоо зөв хийх юм бол за тэгэнгүүт та нарих дээр болохоор энэ нөгөө Маци 15-ыг EPL DBM-ийн өмнөх холбоосоос нь аваад хайчаар хангалттай 3 жил дотроо төгсөх боломжтой болчихж байгаа байхгүй юу. За энэ 3 жил дотроо төгсөх боломжтой болохын тулд хамгийн түрүүнд хичээл сонголтоо зөв хийх хэрэгтэй. Яг энэ дарааллынхаа дагуу өмнөх холбоосоо алдахгүйгээр бүх холбоосуудаа зөв сонгож явах шаардлагатай. Тэгэнгүүт ингээд одоо жишээ нь энэ юунуудын дараа л голтол 1 семестр алдчих юм бол 1 семестр илүү хойш төгсгөр болчихж байгаа гэсэн үг шүү дээ, тэ. Энэ хоёрын голд нэг юу алдаал сонголтын дээр энэ хичээлээ авч чадахгүй 1 семестр өнжчих юм бол энэ холбоос чинь тэр чигтээ хойшлогдоод ингээд 1 семестр өнжинэ гэсэн үг болчихж байгаа байхгүй юу. За тэгэхээр юу яахын тулд хамгийн чухал зүйл нь нэгдүгээрт юу? Хичээл сонголтын дээр анхаарах юм нь юу вэ гэхэлэр хамгийн олдоход хэцүү байдаг хичээлүүдээсээ эхлээд тодорхойлоод ийм юу яана гэсэн үг. Хичээлийн хуваар маягийн юм гаргана гэсэн үг. 2 3 сценараар гаргана. Тэгэнгүүт одоо ингээд за би 1 дахь 3 дахь 5 дахьад нөгөө юугаар харна штэ. Хамгийн юунаас гаргадаг, цаанаас гаргадаг нэгдсэн хуваар гэж нэг юм гаргадаг штэ тий. Юун дээр баталгаажуулахын өмнө за ийм хичээлүүд зарлагдана. Тэдний өдөр орохоор ийм багш дээр үзэхээр зарлагдана гэдээ ордог штэ. Тэрийгээ харж агаад энэ нэгд өдөр би энэ хичээл дээр сонгож болох юм байна. 2 дахь дээр нь ингэж болох юм байна. За энэ анги ингээд хурданд өрчдөг болохоор би хамгийн түрүүнд энийг сонгох юм байна гэд ингээд ийм 2 3 хичээлийн хуваарийн юм юу гаргана гэсэн үг. Сценаар гаргана гэсэн үг. За тэгэнгүүтээ тэндээсээ хамгийн олдоц юутай байх хичээлийг нь тодорхойлно. Хамгийн олдоход хэцүү байдаг, хамгийн хурданд өрчдөг хичээлүүдийн группүүдийг ингээд хамгийн түрүүнд очиж яана гэсэн үг байхгүй хичээл сонголт эхлэнгүүт. Тэд нарыг аваад за тэгээд ингээд надад бол хангалттай энэ групп бол олдчихно гэсэн хичээлүүдэд дараа нь сонгоод тэгээ ингээд хуваараа харж агаад юунуудаа хичээлийн хуваараа сонгоно гэсэн үг. За тэгээд хичээлийн хуваараа зөв сонгоод хичээлүүдээ авах ёстой хичээлүүдээ цагт нь аваад явсан байхад бол ер нь эрт төгсөх боломжтой асуудал. За тэгээд хичээлийн хуваар дээр бол нэг иймэрхүү юмнууд байгаад байна. За тэгээд ачааллаа яах вэ? Нөгөө нэг ачааллаа хэрхэн хуваарлах вэ гэдэг асуудал байна гэсэн үг шүү дээ, тэ. За одоо ингээд миний хувьд манай хөтөлбөрийн хувьд болохоор юу вэ? Ингээд 7 семестр үзэх юм байна шүү дээ, тэ. За тэгэнгүүт одоо ингээд хамгийн багадаа 7 семестр үзэх юм байна. Тэгэнгүүт би ингээ хизээч үзэж болох хичээлүүдээ ингээд нэг ячиж байгаа. За нэг сул цагаар нь гаргаж ирж агаад нэг бага кредиттэй семестр дээр үзэж болно гэдээ ингээ гаргачих юм бол нэг юм хуваар гаргадаг гэх юм уу? Одоо ингээд 8 семестр байлаа гэж үзэхэд энэ 8 семестрт би нийт одоо 133 кредитээ хэрхэн хуваарлах вэ гэдэг юугаа яана. Хичээлүүдээ сонгоно гэсэн үг байхгүй юу? Тэнгүүт бас нөгөө юугаараа урьдчилсан биш ээ юу лээ? Өмнөх холбоо дараах холбоосоор ингээд тавиад гаргачих болно гэсэн үг байхгүй юу? За ингээд би бол нэг иймэрхүү хуваар гаргацсан байна. Тэгээд энэ дээр бол энэ юугаа нэг семестр наашлуулад үтцсэн гэсэн үг байхгүй юу?
Тэгээд ингээд эхний семестртээ 22-ыг, дараагийнх дээрээ 20-ыг, 21-ийг, 22-ыг гээд ингээд тэнцүү хүргэн хувааж явж агаад сүүлийн 2 семестр дээрээ ингээд ачаал багтай байхаар сонгочвол айгүй зүгээр байдаг. Тэгээ ялангуяа диплом бичих семестрээ ачаал багтай сонгочвол айгүй зүгээр байдаг. За тэгээд багцууд за энэ ч яг нэг юм байна. За тэгээ ингээ хуваараа ерөнхийдөө гаргаад хичээл юунуудаа өмнөх холбоо ихтэй хичээлийн ер нь алдахгүй байх нь айгүй чухал. Бишээ ямар нэгэн хичээлүүдийн өмнөх холбоо болдог хичээлүүдээ алдахгүй байх нь их чухал. За энийг юун дээр их тайлбарлаж ийл гэж бодлоо. Өөрийнхөө юун дээр тайлбарлачвал сургуулийн төлөвлөгөөн дээр тайлбарлачвал илүү дэжгүй юм болоо гэж бодлоо. За эндээс бол заяа хамгийн чухал хичээлүүд бол мэдээж мэрэгжлийн хичээлүүдээс бол нөгөө нэг DBM, EPL гэдэг хоёр хичээлийг ойлгоцсон байх шаардлагатай, үзсэн байх шаардлагатай. За тэгээд тэрний дараагаар хамгийн чухал хичээлүүд болохоор нөгөө нэг юунууд байдаг. Олон холбоостой байдаг тэр нөгөө бизнес шинжилгээ биш ээ юу лээ? Тэр чи ямар хичээл байдаг лээ? Тий econometrics-ийн үндэс тэгээд бизнес юу хичээлээ? Бизнес статистик тий бизнес статистик гэдэг иймэрхүү хичээлүүд байдаг шээ. Нөгөө нэг 2 3-аараа ингэж өмнөх дараах холбоос болж үзэгддэг хичээлүүд байгаа. Эднэрээгээ бас сайн тооцоолох хэрэгтэй. За тэгээд нэгдсэн шалгалт тэгээд танилцах дадлагын юунуудаа өмнөх холбоосуудаа бас сайн тооцоолох хэрэгтэй. Манаас юунаас хамгийн одоо төгсгöd биднэрт хэрэгтэй байдаг хичээлүүд гэх юм бол ISA 331 гэдэг холбоостой хичээл байгаа. Тэр нь болохоор нөгөө нэг юуны хичээл байхгүй юу? Системийн шинжилгээ ба зохиомж гэдэг хичээл. Энэ хичээл дээр хамгийн чухал юм нь болохоор юунууд системийн шинжилгээ зохиомж гэдэг нөгөө нэг тэр асуудлын шинжилгээг хэрхэн хийх, системийн шинжилгээг хэрхэн хийх гэдэг ингээд диплом бичгээд хамгийн хэрэгтэй хичээл гэж байгаа. За тэрний дараагаар ISA 332 гэдэг хичээл байгаа. Бизнесийн шинжилгээ гэдэг хичээл. Энэ хичээл дээр болохоор бизнес процессыг хэрхэн зураглах талаар хичээл ордог байхгүй юу? Энэ хичээл дээр ер нь бас манай мэрэгжлийн юунууд ойлголтууд хамгийн илхүү орж ирнэ. За тэгээд тэрнээс гадна мэдээллийн системийн төслийн менежмент гэдэг ISA 334 гэдэг хичээл байгаа. Энэ дээр төслийн менежментийн талаар ажил арга зүй, за тэгээд төслийн менежментийн бүхэл ойлголтуудыг яадаг хичээл байгаа. Танилцуулдаг хичээл байгаа. За тэгээд системийн объект хяналтад зохиомж гэдэг хичээл бас маш чухал хичээл. Энэ дээр нөгөө нэг UML диаграмуудыг хэрхэн зургалах юм, системийн процессуудыг хэрхэн гаргах юм, яаж зураглах юм, юун дээр яаж буулгах юм, бодит амьдрал дээр хэрхэн харуулж хүнд ойлгомжтойгоор төрсөлхийн гэдэг юмнууд заадаг байхгүй юу? За нэг иймэрхүү хичээлүүд болно. Тэгээ багц хичээлүүдээс бол өөртөө ингэ сонгоод явах боломжтой. Тэнгүүд нөгөө хичээлүүдийнхаа юуг дараа нь өөртөө хэрэгтэй байдлаар яаж хадгалах вэ гэдэг нэг тип маягийн юм хэлэхэд гэх юм уу. Энийг би нөгөө нэг юунаасаа бас нэг дээд курсын хүүхдээс л яаж ийсэн харж ийсэн. Ингээд семестр болгоноор нь үдсэн хичээлүүдээ заяа. Одоо ингээд эхний семестрт би ийм хичээлүүд үтсэн гээд кодоор нь ингээд юу ячдаг байхгүй юу? Нэг флашн дээр ч юм уу эсвэл зөөврийн юун дээр хаардан дээр ингээд аваад явж идэг байхгүй юу? Тэнгүүт одоо ингээд SSC 121 гэдэг кодтай хичээл дээр ийм материалууд ашигласан. За тэгээд ингээд явсан гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ингээд хадгалчвал айгу зөөр байдаг. Одоо жишээ нь лекцийн материал нь ийм байсан, семинар нь ийм өгсөн, нэмэлт материал гэрийн даалгавар дээр ийм хийсэн ингээ хадгалчих юм бол одоо цаашдаа нөгөө нэгдсэн шалгалт мэрэгжлийн дадлага за тэгээд диплом өдр бичгээд чинь ингээ буцаад юуны материалыг олох бол хэцүү байхгүй. Одоо саяны яриад байсан тэр системийн шинжилгээ зохиомж гээд ISA 331 гэдэг хичээл ч юм уу тийм юмнуудын юг материалыг олох айгүй хэцүү байдаг байхгүй. Лекцийн материалуудыг нь буцаж олох, ашигласан номнуудыг нь буцаж олох айгүй төвөгтэй. Тэгэхээр эднэрийгээ буцаад харчихад айгүй юутай байдаг. Айгүй нэмэртэй байдаг байхгүй. Тэгэхээр ингээд явчвал бас айгүй зүгээр байдаг. Буцаад дараагийн нэг хичээл үзэл тэрний дараагийн холбоос хичээлийг үзэхэд ч гэсэн өмнөх юм эргээд харахад айгүй дэжгүй байдаг гэх юм уу. За ийм юм бас байж болно. За тэгээд юун дээр одоо хэдүүлээ энэ дээр юунууд төлөвлөгөө штэ. За битекийн сургуулийн төлөвлөгөөн дээр ингээд тайлбарлаад өгчээ л та. За би нэг өмнөх холбоо дараа холбоо гэж юу яриад байгааг ойлгож байгаа ах гэж найдаад байгаа. За энэ юу гэж байгаа юм бэ гэхлээр одоо та нар саяны би нөгөө 7-оос юу байгаа хамгийн дээдэлтэй ингээд 7 холбоос байгаа. Энэ холбоосоо ихтэй тодорхойлох нь чухлаа гэдэг нь юу вэ гэхлээр хамгийн олон
юу яаж байгаа? Гарч ирж байгаа өмнөх холбоостой хичээлээ тодорхойлоод тэрнийгээ хөөж явсараа байгаад ингээд юу гаргаж ирнэ гэсэн үг. Нэг юм уялдаа гаргаж ирнэ гэсэн үг байхгүй. За одоо BTEC дээр бол жишээ нь ингээ BIS 212 гэдэг хичээл болохоор ингээд 3 удаа гарч ирж штэ тий. За энэ 3 удаа гарч ирэхдээ юуны өмнөх холбоос олж гарч ирж байна. Тэгэхээр хүн ба компьютерийн харилцаа бизнес шинжилгээний өмнөх холбоос олж ирнэ гэсэн үг. За тэгэнгүүт нөгөө нэг бизнес шинжилгээг нь дахиад ингээ хайгаад үзэхээр ISA 332 гэдэг хичээлийн хайгаад үзэнгүүт дахиад нэг 2 хичээлийн юу болоод гараад ирж байна гэсэн үг. Өмнөх холбоо болоод гараад ирж байгаад. За ингээд ISA 331-ийн өмнөх холбоос болсон байна. Энэ 331-ийн ямар нэг юмны холбоос юм уу гингүүд дахиад 4 хичээлийн өмнөх холбоо болоо гараад ирж байгаа байхгүй юу? За ингээд нөгөө ISP 324 гэдэг хичээлийн хайх гэдэг ч юм уу. За ингээд ер нь ингээд хөөгөөд яваад байна гэсэн үг байхгүй юу? Тэгээ ингээд юу харангууд ингээд хөөж явсараагаа харангууд BTEC дээр бол жишээ нь 5-аас 6 семестрт бол дипломынхаа төсөл рүү орох бүрэн боломжтой юм юу байгаа байхгүй голд нь ямар нэгэн хичээл алгасахгүйгээр явах юм бол 5-аас 6 семестрийн дотор төгсөх бол бүрэн боломжтой хөтөлбөр байгаа байхгүй. За энэ жишээгээр ингээд юугаа гаргах бол их зүгээр холбоос болон хичээлүүдээ семестртээ хэрхэн үзэх талаар нь ингээд хуваагаад гаргахчвал айгүй зүгээр байдаг гэж бодож байна. Тэгээд энэ дээр би нөгөө өмнөх юун дээр бичлэгэн дээр нэг хэлхээ мартсан байсан юм дээр сургалтын төлбөр байгаа штэ. Одоо бид нар ингээд төлж байгаа штэ. Тэгвэл тэрийг ингээд хэд төлсөн хэдийн авлагатай хэдийг буцааж авах хэрэгтэй гэдгийг мэдэхгүй хүүхдүүд айгүй олон байгаад байдаг байхгүй юу? Тэгэхээр хэдүүлээ ер нь эднэрийгээ мэдчихвэл айгүй зүгээр. Бид нар бөөнөр нь төлж байгаа бол би хэдэн кредитэд зориулж нэг кредитийг нь хэдээр төлөөд нийт хэдэн кредитийг төлөөд тэр нь яг ямар хизээний хугацаанд төлөгдөх ёстой байсан бэ гэдгийг нь мэдчих нь чухал гэсэн үг байхгүй юу? Одоо жишээ нь миний хувьд бол нэг кредитэд 226 мянгаыг төлдөг байхгүй юу? Тэнгүүд энэ 226 мянгаар би одоо энэ семестрт 12 кредит үзсэн. Энийхээ мөнгөний би одоо тэдэн хувийн төлсөн байгаа, тэдэн хувийн төлөөгүй байгаа. Энэ авлага бол ингэж орж ирж байгаа гэдгийг нь өөрөө ойлгодог байх нь аягүй чухал байхгүй юу? Тэгжээж хэдүүлээ нөгөө нэг төлбөрөө илүүдэлгүйгээр эсвэл ямар нэгэн юугүйгээр хугацааны алдагдлалгүйгээр төлөөд явах бүрэн боломжтой гэсэн үг байхгүй юу? Тэгээ энийг бас энэ дээр хэлэх нь зөв юм болов уу гэж бодсон юм. Ядаж та нар нэг кредитэд хэдийг төлж байгаагаа энэ сургуульд хэдийг төлөөд хэдэн кредит хичээл яаж үзэж байгаа гэдгийг мэддэг байх нь аюул чухал шүү гэж хэлэх гээд байна гэсэн үг. За тэрний дараагаад нэг асуудал байгаа нөгөө нэг юугаа голчтонгүй яаж яад юм бэ? Тооцд юм бэ гэдгийг бас ихэнх оюутнууд ер нь мэддэггүй байхгүй юу? Тэгэхээр голчтон тооцоолдог арга нь болохоор геометр дундаж гэдэг ойлголт байгаа заяа. За энэ нөхрийг яаж олох вэ гэхлээр ингэн одоо та нар ингээд нэг юм хүсэгт гаргачих заяа. Хувийнхаа юуг яадаг. Яг нөгөө нэг GPA тооцдог юмуд байдаг штэ, системүүд сайтууд эдэр байдаг штэ. Тэрвэр ч яг тооцуулсан болно л да. Гэтэ ер нь ингээд өөрөө хувьдаа файл алгаад хадгалдаг ч юм уу ямар нэгэн хувийн сандаа хадгалмаар санагдах юм бол ингэж болно заяа. За хичээлүүдийнхаа тухайн семестр үзсэн хичээлүүдэд ингээд дараалал биччихнэ. За би бол ингээд энэ семестр ингээд 4 хичээл үзсэн байна штэ. За тэр хичээлүүдийнхаа нэрийг ингээд биччихээд ард нь тэр хичээл хэдэн кредиттэй хичээл юм бэ гэдгийг бичээд за тэр хичээл дээр би тэд голчтой гарсан бэ, хэд голчтой гарсан бэ гэдгээ бичээд тэгээ энэ хоёр нөхрийг үржүүлээд за ингээд доош нь ингээд нийлбэрүүдийг гаргаад тавьчихна. Тэрдэн кредит энэ голчийн нийлбэр тэд, юуныхаа нийлбэр тэдгээ биччихнэ. Үржрүүдийн нэмэгдүүний нийлбэр тэдгээ биччихнэ. За ингээд энэ нөхөр бол 48 гарсан байна те. За тэнгуут энэ дээр юу хоёрыг хуваах вэ гэхлээр энэ үржүүлсэн нөхдүүдийн нийлбэрийг нийт үтсэн кредиттэй хуваангууд чиний тухайн улирлын тухайн семестрийн голч нүжин гарч ирнэ гэсэн үг байхгүй юу? За тэгээ голч дүнгийн нөгөө задаргааг бол хүснэгтээ сараад мэдчихэж байгаа шүү дээ. Тэдээс тэдний хооронд байх юм бол 4, тэдээс тэдний хооронд байх юм бол 3.7 гэд хүснэгт чинь байгаа. Тэндээсээ харчиж болно. За ингээд тооцоолчихно. Ер нь л айгүй амархан баггүй юу? Голч дүнгээ тооцоолох. За энийг бас энэ бичлэгэн дээр оруулчихвал зүгээр юм болов уу гэж бодсон. За тэгээд энэ юуны хүрээнд хичээл сонголт болон бусад агуулгын хүрээнд ярих юмнууд бол энэ бичлэгэн дээр дууслаа. Баярлалаа. Баяртай.